Та бүхний өнөөдөр ирсэн энэ бол бидний хоолны үйлдвэр байгаа. Өдөртөө 118 мянган ширхэг бэлтгэсэн хоолыг сүлжээгээр борлуулдаг. 65 мянган ширхгийг нь үйлдвэрлэдэг энэ үйлдвэр юм аа. Нийтдээ 34 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За 190 ажилтнтай хоолны үйлдвэр байгаа. Манай төгөлтийн дэд үтс маань бол өдөртөө 850 мянган ширхэг бүтээгдэхүүнийг дэлгүүр рүү явуулдаг. Баруун талд байдаг тэц зүрхтэй ойролцоо юм байдаг. Манай төгөлтийн төв байгаа. Энэ бол энгийн хуурай төгөлтийн төв гэж бид нар хэлдэг. Эндээсээ бид нар бол 600 мянган бүтээгдэхүүнийг өдөр болгон явуулдаг. Өнөөдрийн та бүхний ирсэн байгаа энэ хүүтэн хэлхээний төгөлтийн төв ба нийтдээ өдөртөө бол 250 мянган ширхэг бүтээгдэхүүн төгөөдөг. Ийм чухал дэд үтс байгаа. Үйлдвэрлэгчээс сүү гарлаа гэхэд сүүг тэнд үйлдвэрлээд дуусаад түгээхэд 0-4 градус байгаа. Машинаар тээвэрлээд энд ирэхэд манай төгөлтийн төв 0-4 градус. Эндээс машинаар гараа авахд 0-4. Дэлгүүр дээр очиход дахиад хөргөж байгаа. Тэгэхээр энэ ингээд нийтийн хүүтэн хэлхээ гэж хэлээд байгаа. Хөлдүүгийн төгөлтийг өдөр явж байгаа. 13 машин уу тий. Дугаарыг хязгаарлалтгүй болох төр та хэд ямар боломж байгаа вэ? Хурлын нар баяр дарчны ажлын сахилаад байна шүү дээ. Тэрэн дээр болохоор нөгөө төргөний тэрэг хамаа цагдаагийн 3 машиныг оруулах гэдэг. Фри нөгөө имлэгтэй ч юм уу нөгөө байнга орж болдог шууд очоод хаалт шууд нэгддэг. Тийм рүү оруулах гэдэг. Манай нөгөө байгууллагуудад хэлчихвэл эхлээд наан уулзаад зөв бэлтгэлүүдийг ойлголтуудаа авчих. Тэгээд тэр бэлтжийн хойно хэдүүлээ нэг уулзаад гаргалгаа гаргуулж байгаа шууд нэг уулзаа шийдлүүдээ яриа авчих.